ингээд манай Agape Antos төслийн хүрээнд явагддаг нэг ажил болох APRSS буюу Agape PRS семинар 2025 маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаад бид нар 3 дахь удаага энэ семинарыг зохион байгуулж байна. За лекторууд маань Солонгосоос ирсэн, мөн өмнөх жилүүддээ давтагдаагүй лекцүүдийг уншсан, суусан эмч болгонд нэгийг бодогдуулсан, магадгүй Монголын нөхцөл байдалд хагалгаан дээр яаж ашиглах тухай бодогдуулсан тийм үнэтэй лекцүүдийг өн төлбөргүй багш нар маань уншиж өглөө. Өнөөдрийн лекцэнд 80 орчим эмч нар хамрагдсан. Мэдээж лекцийн үндсэн хэл англи байсан болохоор ойлгогдоогүй зүйл ч юм уу байж магадгүй ч гэсэн ер нь бол бүгдээрээ таатай байна гэж бодож байна, итгэж байна. За ингээд дараагийн магадгүй 2026 онд бид нар хэрвээ энэ лекцээ дахин зохион байгуулахад та бүхний дэмжлэг бас та бүхний сонирхол бас өмнөх лекцүүд ямар байсан, эх жил ямараар зохион байгуулах болох тухай эсвэл ямар сэдвүүдийг сонсомоор байгаа тухай эмч нарын маань сэтгэл бас маш чухал учраас бидний пэйжийг дагаарай, бас бид нарт сэтгэлдээ үлдээж өгөөрэй, имэйлээр ч юм уу эсвэл пэйжийн мессенжерээр сэтгэлдээ үлдээж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд үүнийг зохион байгуулахад тусалцаа үзүүлсэн Agape Христийн эмнэлгийнхаа бүх ажилчдад маш их баярлалаа. Та нарын хүчээр мөн энэ лекц амжилттай боллоо. Дээрээс нь хамтран зохион байгуулсан, заалаар хангаж өгсөн, мөн зохион байгуулалтан дээр хамтарч ажилласан Хавдар судлалын үндэсний төв, Монголын нөхөн сэргийх гоо сайхны нэмэлт тусчдын нийгэмлэг зэрэгт гүн талархал илэрхийлье. 2026 онд уулзцаая. Баярлалаа.